Тогос шиг гоёж явсан тогос чүлтэм. Эрт цагийн шилийн сайн эрчүүдээс Тороо банд тогос чүлтэм хоёрын нэр толгой холбогдсон дурсагдсаар өнөө үедээ золгосон билээ. Тороо банд бол элдв адал явдал намтар түүхээр ариун. Түүний тухай Дарга ангийн Тороо банд гэмээх ном хүртэл бичигдсэн. Харин тогос чүлтмийн хувьд бол олигтой түүх намтар байдаггүй. Ерөөсөө тогос чүлтэм гэдэг нэрэл яваад байдаг. Айл аймгийн ямар хошуунд хэдэн онд амьдарч байсан тодорхой ус. Энэ хүний намтар түүхийг тодруулахын тулд дээхэн үеийн Ахмад зохиолч, сэтгүүлч болон домог түүх сонирхон судалдаг хөгшчүүдээс асуухад ямар ч гэсэн засаг тааны хөх харчуудын л нэг байх гэхээс өөрөө хэлсэнгүй. Харин худам Монгол өчиг сайн мэддэг. Тэр дундаа өвөр Монголын номын санд очиж дээхэн үеийн домог түүх судалт сурвалжилдаг ганц нэг хүн тогос чүлтмийн тухай зарим нэг баримтсэлтийг олж мэдсэн байхаач. Тогос чүлтэм их ганган увцлаж явдаг. Ухаандаа тогос шиг гоёж явдаг байсан учраас тогос гэдэг хочтой болсон юм байх. Бас тэр их ихэнх арга зайлтай. Хүний ивийг олохдоо гаргууд авхаалчтай сэргэлэн нөхөр байж. 2000-ад оны үед өсөх хоёр аварга Сүхбат аваргын наадмын талбай дээр тэрч унгаад нэг хэсэг муудалцав. Дараа нь өсөх хоёр аварга Сүхбат аваргатай эвлэрэх үедээ чи юу н тогос чүлтэм шиг нөхөр шүү гэд далан дээр нь алхтаад инээж байсан гэдэг. Тэгэхээр өсөх хоёр аварга тогос чүлтмийн тогос шиг гоёдаг арга зальтай авхаалт самбаатай болохыг хэн нэгнээс сонсч байсан бололтой. Энэ хүний талаар ямар нэгэн мэдээлэлтэй байсан бодлоод л нэрийг нь онцлсан байж таарна. 50-60-аад оны үед цагдаагийн генерал хурандаа нар тогос чүлтэм гэгч хэн болохыг ерөнхийдөө гадралдаг байжээ. Ялангуяа Думбраа генерал тогос чүлтмийн өдөөс нэгэн том хэргийн тухай сайн мэддэг байж. Гэвч тэрхүү хэргийг социалист төр засаг ард түмэнд мэдэгдүүлэхгүйгээр хавд арахаар шийджээ. Учир нь тогос чүлтэм 20-од оны үед хэдэн нөхдийн хамт Монгол улсын ганц банкийг тончсон юм байх. Энэ нь шин залуу Монгол улсын нэр сүрэнд сэв суулгаж мэдхээр байсан тул тогос чүлтмийн намтар түүх элдв адал явдлыг хэнд ч мэдэгдэлгүйгээр хавд арж нэг ёсондоо газрын хөрснөөс арчхад хүрсэн гэдэг. Тэглээч өвөр Монголын түүх сударт түүний тухай бичигдэж үлдсэн байгаа юм. Уйгуржин бичиг сайн мэддэг, урагшаа явж эртний томог түүх судалт сурвалжилдаг ням очир хэмээх залуу тогос чүлтмийн зарим нэг хэрэг явдлыг олж мэджээ. Одоогийн Шилийн гол аймгийн Шилийн хотод Бейсийн сүм гэж бий. 20-од оны үед Ванчин богдыг төвдөөс өөгдөөд арга халтахад ирэхэд 8 дугаар богд бурхан болчихсон байж. Тэр үед 8 дугаар богдын нэр хүнд их өндөр ажилтай. Тиймээс Ванчин богд тэр даруйдаа өвөр Монгол руу явж тэмдэхийн Бейсийн сүмд очиод дүүн хорын ван тавих болж. Тэгтэл Ар Монголоос 40 мянган хүн очсон байгаа юм. Тиймээс дөнгөжл хөл дээрээ босч байсан манай ардын засгийнхаа энэ тухай дуулж мэдээд энэ Ванчин богд гэдэг чинь хэлхээ холбоо сайтай. Ард түмнийг яаж ч оруулж мэдхээр аюултай хүн байна гэд ихэд айж болгоомжлоход хүрсэн гэдэг. Энэ тухай Тунгалаг тамир кинон дээр хальтгаараад өнгөрдөг шүү дээ. Ар Монголоос 40 мянган хүн зориод ирсэнд Ванчин богд ихэд ирэмшиж Монголыг ер нь байлдан дагуулж болох юм байна гэж мунхаглаад тухайн үед нийслэл хүрээнд тулгай зэлхий хийдэг байсан сайн эрчүүдийг дуудсан байгаа юм. Тэдний дунд тогос чүлтэм ороод явчихаж Ванчин богд Ар Монголоос очисон тэдгээр хүмүүст шар адаг зүүж бууны ам долоолгоод одоо та нарыг бууны сум дийлэхгүй ардын засаг гэж юу байгаа байлаа да. Тэд мөнгө санхүүг бол хөдөлж чадахгүй. Юуны өмнө та нар мөнгөний авдрыг нь тоноод гэж тушаасан байна. Ингээд л тогос чүлтэм тэргүүтээ 50-60 тулгаач их хүрээнд давхиж ирээд Монгол улсын ганц банкийг шөнөөр тонож том мөнгөний эмбүүг багцнуудаа дүүргэж аваад урагшаа хөдөлсөн гэдэг. Гэтэл нэг Шилийн нэр үлдэж хоцроод доо яамныханд мэдээлчгэж "Мань нэр би дээрэмчдийн буудлах газрыг сайн мэднэ. Та нар намайг дагуулад хойноос нь хөдөл" гэснээр доо яамныхан тогос чүлтмийн хойноос бөөнөрө хөдөлсөн байгаа юм. Тухайн үед сайн эрчүүд хоорондоо чөдөр зангидаж харьцдаг байж буудалсан газартаа чөдрийг янз бүрээр бөөрн кэлэн зангидаж үлдээдэг. Тэр занглаг нь зөвхөн Шилийн эрчүүд л тайлж уншдаг байж. Доо яамныхаа хамт явсан Шилиээр зангидаж орхисон чөдрийг тайлж унссаар яваад Дорногов аймгийн Авгийн хонгол гэдэг газарт хүрч иртэл тогос чүлтэм тэргүүтээ эрчүүд халахын хавтгаагаас гарахаас өмнө сайхан найр лийгээд хонхор газар гал төлж өхөр алж идээд архит ор суугаад бөө найр надан болж байсан байна. Тиймээс доо яамныхан тэднийг согтож унахыг нь хүлээхээр шийдэж бүрийн олмогц бүгд нөгөө хонхортой нам согтоод унсан байна. Харин тогос чүлтэм ерөөсөө нам дор газар унтдаггүй, өвлж байсан, зунж байсан заавал уулын орой дээр гарч унтдаг хүн байж.
Үүнийг нь доо яамныхан анзаарсангүй. Тэд хонхорт унтж байсан 50 гаруй хулгайчийг бүгдийг нь нам буудаж алаад тогногдож дээрэмдүүлсэн бүхий л мөнгөн имбүг аваад хот руу хөдөлсөн байгаа юм. Энэ нь нэгдүгээрт айхтар том аллага байсан. Хоёрдугаарт байдгалны хулгайч нарт банка тонуулсан болохоор доо яамныхан энэхүү ноцтой хэрэг явдлыг ард түмэнд мэдгэлгүйгээр хав дарахаар шийдчихэлтэй. Харин тогос чүлтэм уулын орой дээр унтаж байсан болохоор ганцаараа амьд гарсан гэдэг. Тухайн үеийн ардууд түүнийг өвөр Монгол руу дөрвсөн гэж ярьцгаадаг байжээ. Хуурамч зоостой утгалтсан хөмсөг давхай. Одоогоос 100 жилийн тэртээ өрнсөн энэхүү хэрэг явдлыг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орсон суух 91 настай Готвын Чойсрунга хуйжилсан юм. 18 дугаар зууны үед их хүрээ одоогийн Төв аймгийн нутагт нааш цааш 2 тонн өссөн байдаг юм. Их хүрээг нүүлгэх болсон учир гэвэл 5 дугаар Жавцан тамд хотогт нас барсны дараа түүний хойд дүрээр тодорсон 6 дугаар Жавцан там ба төвдөөс халахад ирээд ганц цаар болтгүй нас барсныг газар нутаг зохиогүйтэй холбоотой тайлбарласан байдаг. Ингэж хүрээ нүүх нь ард иргэдэд ихээхэн жирэгдэл учруулж байсан нь ойлгомжтой. Тухайн үед Ар Монголд доншуулж ирээд Панц 8-ны амтанд орчход байсан хятад худалдаачдад энэ нь бүрч хүндрэлтэй тусчээ. Хүн амтан олонтой хүрээ хийд бараадаж мондошгүй ашиг олдог байсан тэд Ар Монголд хот суурин газар бүрэлдэн тогтохыг ихэд дэмждэг байсан ч их хүрээг ийш тийшээ нүүх болгонд хятадууд олон цар ноцтолтон байж босгосон шавар байшин мухлаг дэлгүүрүүдэд хаяад нүдэг байж. Харин сохорсон биш завчшгүй гिचээр тэдний орхиж нүүсэн шавар тагц хашаа хороог малчид өвлжөө олгон ашиглах нь олонтаа. 18 дугаар зууны сүүлчээр их хүрээ богдхан уулын ард буюу Хатан туулын хөвөнд суурших болсноор хятад худалдаачид мөн л дагаж нүгээд шавар тагцнуудаа энд тэнд ирээлгэж эхэлсэн байна. Харин тэр үед хонцтой дургуйгчээр хүрээ хийдээр амьдралынхаа их сурвалжийг хийсэн лам нар хятадуудыг үзэн ядаж улмаар их хүрээний сайд нарт хятад худалдаачдын талаар гомдол мэдүүлэх нь их болжээ. Үүний улмаас хятад худалдаачид аргагүй ирэхэнд их хүрээнээс 10 гаруй километрийн зайд орших Элбэн амгалант хацаа буюу Маймаа хотыг одоогийн амгалан хавцаа байгуулж суурьсан байна. Гэвч тэд өөрсдөө л бараагаа шахахгүй бол амгалан хавцаа монголчууд гэхээр юм байсангүй. Тиймээс хятадууд бараа таваараа дамнаж үүрээд хүрээн дэрж 8 хийх болсон бөгөөд энэ үднээс их хүрээнд баруун дамнуурчин, зүүн дамнуурчин гэх мэтийн газар нутаг нэр томьёо үүссэн гэдэг билээ. Чухам энэ үеэс эхлээд дотор хүмүүсийн төрөлхийн муу чанар танигдж их хүрээг харт амих садар самун, өөмэн самууны үүр болгох их үндэс тавигдсанаар үнцэрхэг үзэлтэй зарим нэг хүний зүсийг хөөргөд хайчгаж. Тэдний нэг нь их шавын Шанзут ба Дандарж авгагч байлаа. Тухайн үед манжийн ноёрхол эцэс болох цаг ойртсон байсныг ч хэлэх үү. Халах монголчуудын дунд манж хятадуудыг үзэн ядах үзэл газар авч эхлээд байсан цаг. Тийм ч учраас Шанзут ба Дандарж ав хятадуудын худалдааг зогсоох тэднийг Монголоос хөөх саналыг хүрээний сайд нарт тавьж эхэлсэн байна. Дандарж ав нь ихэс дээдсүүдэд ихэд нэр нөлөөтөөс гадна хятадыг үзэн ядах өвчнөөр өвчлсөн хүн байж. Учир нь түүний эцгийг хятадууд Бээжинд хорлсон юмсан ч Дандарж ав энэхүү шогоо санаж явсаар хүрээний шороо муудсан учир элдв өвчин гарах нэгслээ. Иймээс их хүрээг нүүлгий гэсэн саналыг сайд нарт тавих болжээ. Ухаандаа их хүрээг дахин өөр тийш нүүлгэж хятадуудыг хохироох гэсэн санаа байлаа. Гэвч түүний санснаар болсонгүй. Тиймээс тэр хүрээний аль зоригтой зүрхтэй ирчүүдийг өөртөө нэгтгэж өдөр ирэх тусам шоргоолт шиг үрдсээр байсан хятадуудтай ил тал даргаар бяцхан тэмцэл хийхээр шийдсэн байна. Одоогийнхоор бол даяар Монгол, хөх Монгол бүлгэм юм уу да. Харамсалтай нь түүний санаанд нийцэх зориг зүрхтэй ирчүүд ийм ч амар олдсонгүй. Харин өмнө нь хятадуудыг хэд хэдэн удаа дээрэмдэж бас хүү холоо оройс адуу хөөсөн хэрэгээр 15-ны цагдаа нараас зүгтаад богдхан ууланд бүгж байсан хөмсөг тавхаа хэмээх шилийн нэр түүний таалд ихэд нийцсэн байна. Тиймээс Дандарж ав өөрийн биеэр богдхан ууланд явж очиод хөмсөг тавхаатай бичлэн уулзаж чи одоо уулнаасаа буу 15-ны цагдаа зэргийг би аргална. Цаан чин 15-ны цагдаа нараас илүү аюултай байдал нүрлээд байна. Өдрөөс өдөрт ялгаа шиг өсч үрдсээр байгаа хятад худалдаачид их хүрээг сүрүүлж мэдхээр болчихлоо. Тиймээс их нутгаа гэсэн зориг зүрхтэй чам шиг ирчүүд бидэнд хэрэгтэй байна гэх зэрэгээр хөөргөж байгаад түүнийг өөрийнхөө ивэлд авахар болжээ. Ингээд хөмсөг тавхаа хэмээх шилийн нэр уулнаасаа бууж суурин газар бараадах нь тэр.
Ухаандаа манер бэлэг танхаа хөдөөнийэр байхаа болоод бэл бэнчинтэй хотын хүн болж шилийн ирийнхээ хуучин замыг орхиод шин цагийн атманы замыг сонгосон хэрэг. Эр бор харцах шиг дэрүүлдэж авсан жигүүрээ хумаад эрүүгийн ертөнцөд хөл тавьсан гэж хэлчих болно. Нэгэнт зохих ёсны эрх мэдэлтэй нөлөөтэй хүний ивэлд багтсан тэрбээр хятад худалдаачдыг их багаар шоглохын зэрэгцээ бяцхан дээрэм тонуул хийх зэргээр атманы ажлаа их л зоригтой бөгөөд эрчимтэй хийж эхэлсэн байна. Дандарч авийн гол зорилго бол хятад худалдаачдыг их хүрээнээс алгуур зайлуулах байсан бөгөөд байнгын дарамтанд байлгаад байвал хятадууд аяндаа өөрсдөө зайлаад өгнө гэж тэр сэтгэжээ. Гэвч дотор ухаантай хятадууд дандарч аваас нэг шат дээгүүр сэтгсэн байгаа юм. Хөх хотоос доншуулж ирсэн баян худалдаачин Хөө Хуа буюу Хөвхүү хэмээх хятад эр дандарч авийн нууц ажиллагааг мэдмэгцээ. Амгаланбаатар хотод том жижиг бүс ажилуулдаг 30 гаруй хятад эрийг сэм цуглуулад бидэнд илт дайсагнах болсон Шанзууд ба дандарч авийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байна. Үүнд түүнийг хахуулдах ямар нэгэн аргаар хуурамч хятад зоос атгуулж хэрэгт хийх эсвэл устгаж өгөө хийх 3 зам байна. Гэвч дөрвөө бохшиг тэр муухаар бидний ахуулыг авч хэлцэхгүй. Амь насыг нь хөнөөж гэмэн бусад ардуудын уур унтууцлыг барж илүү олон дайсантай болно гэх мэтээр ярилцаж байгаад хамгийн хохирол багтайгаар нь 2 дахь замыг сонгоо авчээ. Энэхүү цугларалтын дараа Хөвхөө улаастай дахь настын бүүзсийн эзэн Жанли гэгчэд дээрх хэргийг даалгасан байна. Жанли хэд хоногийн дараа өөрийн итгэлд түнш хүрээний цуудаа зодоонч далиу цэгмэд гэгчийг хүрээнд гэртээ урьж цайлах зураа. Хай, чамд их баян болох боломж бий ваа гэхэд цаадах нь мөнгө л олдож байвал хүн алхаас бусдыг хийн гэсэн байна. Хариуд нь Жанли, хай тэгвэл чи дандарч ав ноёдноос одоо хэрэглэж байгаа сүүх тэргийг нь үн цохиж авбаа. Давхаа гэдэг дээрэмчин чиний найз. Түүгээр дамжуулаад дандарч автай харьц сүүх тэрэг авах мөгийг би бэлдсэн ба гэж ирээд л намилцжээ. Хариуд нь цэгмэд чамд сүүх тэрэгний хэрэг юу байна? Илжгэндээ хөллөх гээ юу гэхэд хятад худалдаачин үүний цаана ихээ том 8 явж байгаа шүү. Чи бид хоёр мөнгө л олж байвал цаадах учрыг нь мэдэх гэж толгоогоо өвтгөх гээд юугаа хийн гэснээ тулам ууттай зоос гаргаад өмнө нь тавьсан байна. Цэгмэд яг л нөгөө ацаг шүдний зөрүү кинонд гардаг намжил шиг зоосон мөнгнөөс нэгийг авч үлээгээд чихэндээ барьж чаганснаа. Эн чин дотроо гуйлтай хуурамч юм байна. Чи намайг хорлохгүй юу гэж уурлахад хятад эр хай түншээ хуурах ёсон байхгүй ба. Чамд тусгай мөнгө бэлдсэн гэд элгэн ууттай мөнгө гаргахад дотор нь Орос алтан зоос хятад янчаа харагджээ. Ингээд цэгмэд өөрийн хийх ажлаа хятад эртээ тэр оройжонго ярилцаад маргааш өглөө дандарч авийн өргөнд очиж хуучны танил хөмсөг тавхаатайгаа уулзсан байна. Эрүүгийн хоёр нөхөр эцдийнхээ өмнөөс хэрэг шийдэх гэж буйнэн. Хөмсөг тавхаа эзэн дандарч автаа ихээхэн итгэл олж аваад байсан тул цэгмэдийн авчирсан их хэмжээний хятад зоосыг хараад сүүх тэрэгний наймыг тэр дор нь толгой мэдээж шийдчихэж. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа дандарч авийн жасинаар зах зээлийн газар хуурамч мөнгөөр худалдаа хийсэн хэргээр Манжи амбан сайтын торгон зэрэгт баригдхан тэр. Энэ хооронд Жанли Манжи амбанд бараалхаж Шанзууд ба дандарч ав гэдэг хүн удаа дараа хуурамч мөнгөөр худалдаа хийж биднийг хохиров. Түүний их яан манай эзэн хувьдаа зоосны үйлдвэртэй гэж гайхуулж байхыг би сонссон. Дандарч авийн хуурамч зоосыг өмнө нь адуу малын хэрэгээр ялаас зогтсон тавхаа гэдэг дээрэмчин гүйлгээнд оруулдаг юм байна. Одоо дандарч авийн өвлийн байшинг шалгаж үзэх хэрэгтэй. Тэнд их хэмжээний хуурамч зоос байгаа тухай манай хүмүүс хэлсэн гих зэрэгээр гомдлын бичиг өргөн барьснаар Манжамбон тэр даруйдаа цэрэг илгээж дандарч авийн өвлийн байшин шалгуултал өч төчнөө хуурамч зоос гараа зогсохгүй цутгуур цэнлүүр хүртэл гарсан байна. Энэ бүхнийг дандарч авт өшөрхөгч хятадууд хийсэн байж дандарч ав бүхнийг нударгаар шийдэх гээд байдаг. Харин өрсөлдөгч хятадууд нь түүнээс нэг шат дээгүүр сэтгэж мань нэрийг ялтан болгох их үндсийг аль хэдийн тавьсан нь энэ. Ер нь ганц дандарч авч биш олон 10 Монгол эр хятадуудын энэ мэтийн башар арганд хуурдж байсан бөгөөд энэ тухай ном зохиолдож тусглаа болсон байдаг. Дандарч ав хуурамч зоостой холбогдсноо мэдмэгцээ. Мал тижээвэл ам тосдно, хүн тижээвэл толгой цусдна гэгчээр хөмсөг тавхаа гэдэг шилийн улгаач хятадтай хамсаж байгаад намайг дөнгөжглөө гэсэн ташаа ойлголт авч одоо хааштай өнгөрсөн би хэрэгт холбогдохын тодорхой боллоо. Тавхаа миний бүх муу явдлыг мэдэж байгаа.
Хятадуудад худалдагдсан түүнтэй уулзах хэрэг алга гайд мориндоо мордоод хаа нэгтээ зогтох гэсэн боловч Манжамбаны цэргүүдэд баривчлагдсан байна. Харин хуурамч зоосны хэрэг явдал босоод ирснийг дуулж сонссон хөмсөг давхаа. Би ямар хээрэр гэрэгцээр дэр хийж сураагүй биш дээ. Баригдаж тугтахаасаа өмнө баян ангаагаа барааднаа гэд ирсэн замаараар сурсан дуугаа аялаад галгуулж отсон гэдэг. Гэвгэнэт аянга цахилгаанд цохиулах мэт бүх амьдрал нь оронгоор аргисан дандарж ав хамаг бурууг хөмсөг тавхаад хамаатуулан гяндангийн хахир өрөөнд толгоогоо салаавчлан хөвтөж байгаад хор угаад амиа хорлсон гэдэг. Гэхдээ чухам өөрөө эгүүтгсэн үү, хятадуудад хорлогдсон уу гэдг нь оньсог хിവэр үлдсэн байна.